Энэ бидний нөхөд улсын хурлын дарга хамруулсан нүүрс түүнтэй холбоотой авилга албан тушаалын хэргийг шалгуулж нэрээ цэвэрлэлтэл улсын хурлын дарга хэмээх энэ албан тушаалыг хаших эрхгүй гэж үзэж. Хууль хяналтын байгууллагууд энэ дээр хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллах ёстой. Монголын ард түмэнд энийг тайлбарлах ёстой. Хууль хэрхэн шударга үйлчлэгийг харуулах ёстой. Энэ учраас бид намын 35 гишүүн арчс намын гаргасан санаачлагыг дэмжиж улсын хурлын дарга албан тушаалд хөдөлгөлзөж шалгуулах ёстой гэж үзэж байна. Нам нүүрсний асуудлаас хол байх ёстой. Цэвэр байх ёстой. Ялангуяа их хурл цэвэр байх ёстой. Ямар хэлбэрээр энэ нүүрсний асуудал авилга албан тушаалын хэрэгт холбогдсон улс төрчид шалгуулж нэрээ цэвэрлж байх ёстой. Энэ жишгийг тогтоох ёстой гэж үзэж байгаа тул энэ асуудлыг хөндөж байна.